application fee гэж байна те. За миний санаж байгаагаар одоо бид нар одоо энэ юун дээр норно штэ. Гадаадад төгссөн United States болон Канадаас гадна төгссөн medical school-ийн оюутнууд, энэ graduate төгсөгчдүүд гэдэгт орно штэ. Тэгэхээр бид нар энэ голын энэ биднэрт авах ёстой мэдээлэл гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө ACFMG гэдэг газар бол бүх гадаад төгссөн эмч нарыг шалгалтын аваад бичиг баримтыг бүрдүүлээд тэгээд энэ хүн Америк төгссөн MD-тэй дүүцхүүц болно гэж гаргаж ирдэг. Бидний одоо дэн гэх юм одоо деканы газар болж ажилладаг энд. Тэгээд хамгийн түрүүн бол ийшээ ингэж ороод надад бол энэ USMLE SMG Identification Number гэдэг юм бол байгаа. Хамгийн анхны удаад нийлэгж байгаа бол энэ never had this number тэгээд энэ click ийшээ ороод за ингээд эднэрийг уншиж танилцаад доор нь confirm хийгээд дараагийн тэгээд ийшээ ингээд ороод биографи, хаан сургууль төгссөн, сургууль төгсөхдөө сургууль сурж байхдаа жилийн чөлөө авсан уу, аваагүй юу гэд маш олон асуултууд байгаа. Тэрэнд нь хариулна. Тэгээд энэний төгсгөлд ингээд чамд тийм number өгнө. SMG ACFMG number гэж юм өөх хэвээр тэр чинь 3-7 хоногийн дараа email хаягмаар ирдэг баха. Тэгээд энд бүртгүүлэхэд би үнэгүй байдаг санагдаад байна. Гэхдээ та эхэндээ энд эхний удаадаа бүртгүүлэхдээ заавал step 1 юм уу step 2 CK аль нэгэнд нь бас давхар register хийх ёстой санагдаад байна. Энийг ингээд цаашаа ингээд уншаад ингээд яваад чек би одоо энийг бүглэхгүй учраас намайг цаашаа явуулахгүй аа. Тэгээд тий одоо ингээд нэрээ бичээл ингээд цаашаа ингээд бүх өгсөн юунуудыг бичээд тэгэл ингээд submit гэд явах байх. Тэгээ энийг submit гэд явахаар танаас нэг 183 гэдэг формыг бүглэнэ үү гэж асуудаг баха. Тэр формыг download хийж аваад бөглөөд тэгээд яа гэсэн байна. Зааврынхан дагуу сургуульд ав гэсэн байна уу? Эсвэл одоо диплома апплойд хийж гэнэ үү? Тэр бүх зааврынхан дагуу юмнуудаа хийнэ. За тэгэхээр энэ вебсайтаа танилцаарай. Энд чинь нөгөө USMLE.org гэдэг дотор байгаа штэ. Application fee гээл энэнийх нь энэ хамгийн ихний линкэн дээр дараал энд register хийхэд чинь. Энэ бол хамгийн ихний хийх ёстой үйлдэл. За тэгээд миний санаж байгаагаар бол та энд ингэж бүртгүүлэхдээ хамгийн ямар нэгэн exam step 1-т ч юм уу step 2-т ч юм уу бүртгүүлэх ёстой гэж санаад байна. Тийм учраас зөвхөн шалгалтынхаа мөнгийг л төлнө гэсэн үг. За step 1 энд харъя. $910 гэж байна. Step 2 CK гэхээр clinical knowledge гэдэг энд $910. Тэгээд step 2 CS гэдэг нь болохоор $1565 гэж байна. Тэгээд түрүү би нэг юу алсан юм аа. За extension хэдэн төгрөг байх вэ? Азад ямар үнэтэй байдаг вэ? Гэт нэг тийм юм олчихсан байсан. Би тэгээд энэ guide хийгээд search хийе гэж бодоод бүгдийг хагаа хийчихсэн чи одоос болохоо хийчихлаа. Ямар ч гэсэн би сонсож байсан Монголоос болохоор Бээжинд очиод өчтөд тэр нь айгүй ойрхон байдаг, боломжийн байдаг гэж сонсож байсан. Тэгээд сая энэ вебсайтыг би уншиж байхад ингэж хэлж байна л да. Та шалгалт өгөхөөс өмнө 6 сарын өмнө бүртгүүлээрэй гэж байна. За нэгэнт ингэ бүртгүүлээд за чи диплом чинь бас наашаа цаашаа явдаг. Гэхдээ одоо бүх юм электроник болсон гэсэн. Тийм болохоор бүр хурдан болсон гэсэн үг. Тэгээд та төрөүний сургуулиуд төгссөн л ямамж ч гэсэн eligible болоо шалгалтаа өгөх нь тодорхой. Сертификат чинь батлагдаад 2-3-7 хоногийн дараа номер чинь SAFMG
ID чинь гараад ирээд identification number чинь гарч ирээд ингэсэн тохиолдолд та ингээл шалгалтандаа сууж олно. Түрүүний энэ шалгалтын чинь шууд нэг аппликейшн дууслаа. Тэгээд дараагийнх нь шууд шалгалт step 1 бүртгүүлээ гээл шууд аппликейшн эхлэнэ гэж бодож байна. Яагаад гэвэл have to apply гэд энэ дахиад тийм бид нарын нөгөө очиж байсан өмнө нь ирсэн веб хуудсан дээр ирж байна. Тэгэхээр эн чинь адилхан газар бүртгэж байгаа. Тэгээ энүүгээрээ бүртгүүлээд шалгалтынхаа өдрийг авчдаг. Тэгээд хэрвээ шалгалт чинь 30 хоногоос та ингээл өөрөө бэлтэж байгаа бэлэн биш юм шиг санагдах юм бол 30 хоногоос илүү хугацаанд окей би ямар ч гэсэн дараагийн 60 хоног өгч чадахгүй ч юм уу дараагийн 30 хоног өгч чадахгүй 35 хоног өгч чадахгүй гэх юм бол өдрөө сольж болдог. Хэрвээ өдрөө солих юм бол 31 хоногоос дээш өдрийн дотор өдрөө солих юм бол ямар нэг үн төлбөр байхгүй. За 30 хоногоос дотоош өдрөө солих юм бол тухайн орныхоос шалтгаалаад үнэтэй $100 ч юм уу $50 $60 ч юм уу. За бас 5 хоногийн дотор шалгалт эхлэхээс өмнө 1 хоногоос өмнө 5 хоногийн дотор солих юм бол бас үнэтэй $300-400 төлөөд ингээд өдрөө сольж болдог. Тийм болохоор миний зөвлөмж бол юу вэ гэхээр эхлээд юу ч гэсэн юу вэ гэдгийг ингээд сайн өөрөө ухаад хоёрдугаарт нь шалгалтын материалуудыг хаар өөрийнхөө мэдрэмжийг сонс тэгээд за би 6 сарын дараа өгнө гэж бодсон үедээ аппликейшн бөглөөд apply хий. Тэгээд өдрөө сонгох. Өдрөө сонгосон цагаас эхлээд бэлтэж байгаа бэлтэлт өдрөө сонгоогүй бэлтэж байгаа бэлтэлт хоёр шал өөрөдөг. Өдрөө сонгоод бэлтгэхэр хүн цагт авчигддаг. Айгүй юм хэцэгцтэй мэдээллүүдийг хурааж эхэлдэг. Тийм болохоор та бүхний эртхэн шиг регистр хийгээд өдрөө сонгооросоо гэж хүсэж байна. За энд ингээд 3 exam байгаа шүү дээ, тий. Step 1, step 2 CK, step 2 CS, step 3 гэдэг үнэндээ бол 4 exam байгаа. Гэхдээ та анаахны нэгэн төгсчихсэн бол энэ дөрвөлнг нь өгч болно. Хэрвээ оюутан байх юм бол энэ step 1, step 2 CK, step 2 CS-ийг өгч болдгүй бис бас санахгүй байна. Гэтэ бараг л болдог баха. Тэгээд өгч өгнө. Болох ёстой. Угаасаа step 2 CS-ийг өгчөөж certification авах учраас тийм болно. Гэтэ аль year-тэй төгсөлт сүүлийнхээ жилд гинөө сүүлээс 2 дахь жилдээ гинөө хизээ өгч болохыг нь хэлэх зааварчилгаан дээр нь байдаг баг. Би бол нэгэн төгсчихсөн учраас тэн дээр анхаарал тавьж байгаагүй. За ингэж шалгалтанд бүртгүүлнэ.